Энэ жилийн үйлчлэлийн байдал нэлээд хүнд байна. Бас зөв хэмжээний ус тэжэл бэлдэж авсан боловч одоо хөрөхгүй. Мал бол нэлээд хорогдсон. Одоо цаашдаа бас ямар ч хөндрөл өчлөхийг бас өгөх газар алгуул байна. Күйднийг харацвал 50 гарсан гэсэн. Ямаа бол лаарал бэрэл зогсчихж байгаа шүү дээ. Кээлтэй мал бол ихэнх ямад бол кeel хайд ус одоо би нэг 70-80 ямад өрөх өст 10 нишгтэй сууж. Таван нам бэлтэ нэг оюутантай нэг ковын хутад хоёр сурагчтай. Удаач хийсэн цагаагаар үргэлжилсэн цас урсан л одоо ирээсээ $10 дэмэтгэхгүй. Хүнд байдалтай байна. Цасан шуураад корилчаад өхөр мал остын зуугдаад гарч чадахгүй. Ямаан бол ирээсээ майлал зогсчдөг. Күйт даадгүй зармын дүүрч чирчирэл хашаан дуруулал дээл дүүгарын дээл өгч байна. Үгүй нэг нь яг тэжэл мэжэл өгсөн болол тэгэл нэг ам зүүлгчлээ. Өнөөдөр манай суманд 10 тонн одоо хэвэг ганц хойдын доторгийнх дэр нь 9 тусламжийн бол ер нь баг 70% нь бол тарсан. Одоо нэг 30% орчим үйлдсэн. Зүд ихтэй газар нь арай төлхөө байгаад, зүд бахтай газар нь жоохон баххан байгаад жажурмаараа ингээд хуваарлж зогсуулсаа. Бүлгээрээ ярилцаад хэсгийнхаа хурал хийгээд багийн иргэдийн хурлаар санал гаргаад ногоо алт төсөлд одоо бид хандсан. 100 малчин өрхтөө 320 нут тэжээл одоо 8 тонн тэжээл нэг малчин өрхөд 8000 төгрөгийн шатгууны толоо. Тэгээд одоо 100 хос бэлий 65 ширхэг одоо малчдаг одоо зуудыг хэрхэн давах вэ гэсэн сайн туршлага гэсэн ном. За тэгээд иймэрхүү тусламж одоо манай сум томоохон тусламж үзсэн одоо бид бүхэн одоо маш баяртай байгаамаа. Манай баг бол 56977 малтай. 6000 гаруй мал хоригдсан байна, том малын хоригдол. Энэ одоо 3 сарын 5-ны мэдээгээр юм байна. Одоо ер нь түүнээс хойш бас нэмэгдсэн. Одоо хоригдол бол зогсох бас болоогүй байна. Манай ч одоо талдаа 180 км газар нүүж ус нуурын хаяанд ордъё. Тэр хугацаанд одоо бас байгалийн салхи шуурга Вэрхшээл гарна 6 нам бэлтэй манайх. 4 хүүхэдтэй. Манайх 90 малтай байж байгаад одоо 40 мал усруугүй юм тийм л юм боллаа. Тусламжны үстэйжээ дайж бас бидний тусыг завсруулж ш. Нэг уу тургалж 20,000 бид авч чадахгүй байж тэр. Хүүхдийнхаа сарын 20-аар л амьдэрч байна. Нэг сард дурлаа наваа, нэг сард сабан боох наваал. Нэг ч амьдэрч байна. Энэ хоёр удаар яг нэг кeel хайсан ямаа юм уу хорогтой хонь мэн тэгэл хотыг л явах юм зэрэлтэй. Манай 100 гаруй малтай байсан 50-60 юм нийлсэн болов уу юм болов мэдгүй. Цас ихтэй үйл байна одоо хүртэл цастай.
Махсарого. Мадмахын дордуганиге денжинам зарого дечинде. Дечинде мине навалды. Тегеде ода юган олсунбас. Ода деген юган тегеде савал. Тегеде хозаска сосун бергана. Сосун сосун бергана. Дөрүн зугут малтасын зун 20 хорукчун бодмал хоруктугуй. Аз өз тежел апчы база чаддыга учур ол жейсте өзү шамтын сугле өз тежел авалахлы бетин тегедига Газыр делкагасы төгін иткіне кегелигел ажегелигел хоргдулда дулсы шу. Нам темдин көрхөлөр. Мариан улдун үзүр байырга дөлжүм ирин одан өт сагапты. Хоёр сар цагаан сар эхлээд одоо яг зүүдэн байдалд манай сүм давтагч эхэлсэн. Яман гэдэг мал нь бол яасаа өвлөр хэл хаяад уусна. Боос хойн гэдэг мал нь бол яасаа бүгд хавар яг хэлтэйг нүхэд яг юм байдалд орлоо. Одоо зөвхөн амтнд л юу л гэвэл зөвхөн суваагуулдуу мал л гэн. Энэ жил одоо манай нутагт их хэмжээний цасан орж зүүд зарим газраар их хэмжээний мал зүтч иймэрхүү хүнд үйл боллоо. Нэг яам буурлангийнхтлууд 10,000 төгрөг гэрхгүй та. Тэгээд одоо зарж бурлуулаад дэвс тэжээл амтнаа авах боломж их муута, малын ханш муута 300 гаруй мал ирэн баг төрөх хөстэй байсан. Түүнээс одоо ирэн нэг 40-50 төл барих юм мэдхгүй ирэн тийм л байна штэ ирнэ. 100 гаруй хорогдож 40 гаруй юм хорогдлаа. 30-40 нут хэвэг 50-60 бараг 100-да шахуу ивсэн ном байсан. Тэгээд одоо цугийн нэгэ дахиад энэ тэндээс тусламж их ирсэн тэднийг цугийн нэгэд. Манай банкна зээлтэй 6 гэгтээ дөрвөн сурдаг. Оюутан гэгтээ манай. Хойдон жилээс одоо энэ оюутны төлөвлөмөл одоо юмных гарна яана ирнэ гэж жил жилэн. Талаа тус нэмэр гэж энэ биднэрт бас их юу яаш. Одоо их тугулдаа нэгнэ. Игант нүүхлэр унсмэрнэ нэгнэ. Байгалийн гамшиг юм чинь одоо бид нэр одоо яагаад Одилдсэн малан эсггийн талаар изж байна. Угаасаа нэг цаасны хүчраас мал мөчөдөд ирээс тээврэг авдаг. Хөдөлдөг. Тэгээ цаасаа нэрэл юм гардаг. Одоо л жин хотнаас аавны нурга. Тал малан алдсан би. Одоо бас кирдэн зав юм ойлголаа. Гоох өөс туусавч юм байна. Бас болох утгаар нь. Ганц нэг одоо нэг 3 нэр өгөртэй байзвал нэгийг зарж нэг 5 дэх авч өгч юмар юм байна гэдгийг ойлголаа би. Уг нь бол урд нь бол манайх нүйгээ суугаад их хөвжээсөө. Энэ ажил бас нүйдэг гэж ягаад арын дэлхэн бас гаагуулчихвол ийд одоо дэвэлсэн тэгээд яг амжил мөхтэй үйлчлээ.